Хинтээ аймгийг зорьсон бүтлгүй аяллаа маань 2 дугаар хэсэг тавтаа морилно. Хэрвээ та өмнөх дугаарыг үзсэн бол бид шавар усан сууж баггүй хугацааг өнгөрүүлсний эцэст арайхийн гарч аяллаа цааш үргэлжлүүлснийг санаж байгаа хаа. Харин энэ явдал машинд маань хэд хэдэн асуудал үүсгэсэн байсныг бид тухайн үед мэдээгүй байсан. Ингээд бид Бачирээс сумын ойролцоо Бархан голын эрэгт хонсны дараа машинаа шалгуулах хэрэгтэй байсан ч авц асуурчин байгаагүй. Тиймээс бүрэн оршуулж чадлаггүй Бэндэр сумыг зорихоос өөр сонголт бидэнд үлдсэнгүй. Машин маань Бэндэр хүрч чадсан болов цааш биднийг юу хүлээж байсан бол Хинтийг зорьсон бидний аялал ад явдал бас төлөвлөөгүй сорилтод хэрхэн үргэлжилсэнийг энэ дугаараас хамтдаа харцгаая. Хинтээ аймгийн Бэндэр сумын уулын орой дээр байж бороо гадаа бороо ороод. Тийм. За өнөөдрийн аялал чинь 2 дугаар дугаар явж байгаа шүү дээ. За манай аялал яг цаашаа үргэлжлэх үү байх уу дээрээ толцсон байж. Тэгээ тийм түрүүсэн те Бэндэр сум. За нөгөө сүүлийн апдейтээс хойш юу болсон бэ гэхээр Бачирет дээр хонсон өглөө болсон машинаа шалгасан чинь тос гойчод байгаа шинжтэй болоод. За тэгээд ер нь бол яалт үзүүлэх болсон. Бачирет суманд ер нь бол авто сервис, авто засварын төв бол байдаггүй юм байна. Яг тэгээд үзчихэн голцсонгүй. Тийм болох дээр бид нар Бэндэр рүү явахаас аргагүй байлаа. Тэгээ Бэндэр дээр угаасаа явж ирсэн болох дээр Бэндэр орсон тийм. За тэгээд тэндээсээ ямарсан Бачиретээс учрын явдлаа яаж хагаад ямарсны бензин олж аваад Бэндэр дээр ирсэн. Бэндэр дээрээс гол нь юу яалаа. Засвар дээр үзүүлсэн чинь одоо нэг юм сойлох шаардлагатай болоод Улаанбаатараас юм захиж авчруулах гэдэг хэд хэдэн нөхцлүүд гараад энэ ч ер нь бол олон талын багийн ажиллагаанууд явагдаж байна. Энэ дээр манай Чинзоо маань тус олж байгаа тийм. Чинзоо авах бол ер нь ерөөсө бүх юмд Чинзоо хэрэг болох юм. Тий, бүх юмд Чинзоо хэрэг болж байна. Тэгээ Чинзоотой та бас дараа өмнө бас аяллуудаар таарч ирсэн. Дараа бас манай нэг аялал дээр бас таарна харна. Тэгээд Чинзоо одоо үзэж байгаа бол маш их баярлалаа. Баярлж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээ бид нар бол одоо ямар ч Бэндэр дээр өнөөдөр энэ чинь хоноод, ойрхон хоноод ялангуяа машинтай хоол явж болохгүй болсон учраас ойрхон хоноод маргааш өглөө юм аваад хийлгээд за тэгээд аяллаа цаашаа өргөжлүүлнэ. За юм маань амжилттай болох юм бол хойшоо аяллаа өргөжлүүлж магадгүй хэрвээ нөхцөлөд ажиллахад буцах замдаач орж магадгүй. Энэ удаагийн аялалдаа бол нэлээд олон сорилтууд нөгөө бензиний асуудал маань одоо хүртэл чигтрээг бол байгаа тийм. Одоо энэ Бэндэр дээрсэн бензин өөгүй хэвээрэл байж байна. Ямар ч зэн тэгээд нөхцөлөд цаашаа яаж өргөжлөхийг бол дараагийн хэсгүүдээс тэгэл апдейт хийх багтаа өнөөдөр бол ямар ч одоо бүх юм ажинтаа болж байгаа. Буцах шийдвэр гарах байсан ч гэсэн заавал машиныхаа нөгөө нэг хэвийн үйл ажиллагааг хангачиж явахгүй бол угаасаа ингээд 5-10 км-с хэтэрч явах боломжгүй болчиход байгаа байхгүй одоогүй бол. Тийм байна. Тэгээд өчтөрийн нөгөөдний бидний шаварт суугаач тийм чинь нэлээд хүчээлж наашааш нэг жоохон асуудал явуулсан да. Тэрнээсээ болж машинаа ер нь жоо. Тэр гол нь усан дотор хүүтэй усан дотор халуун моторны тийм яг энэ хоёрын нэг асуудал үүслээ. Яг хоо гэмтэл нь харьцангуй гайгүй шин дээр нь онцлцсон байгаа ч гэсэн цаашаа бас өргөжлүүлж хөндрүүлэхгүй тулд тийм иймэрхүү арга хэмжээ аваад байж. За тэгээд яг хүүхдүүд энэ чинь ингээд уудаад тийгээ бүгдээрээ нэг. За ийшээ ингээд энд бол уг нь бол Бэндэр сум маань харагдаж байгаа. Тэгээ бид нар яг уулын орой дээр гарч ирээд яг ийшээ даваад нэг газар хонох гэсэн чинь сүлжээг болчих гээд байгаа учраас эндээ хүлээж нөгөө загсан барьсануудаа жигдлэх. Тас гол нь 2-3 газраас ингээд юм аваад наашаа өгөх гэж байгаа учраас нөгөө хүмүүстэй холбоотой авахгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд цаг агаар яг л дэлхий цаг агаар ч гэсэн бүр
нэмээд бороо шороо шуураад мөралж чинь тий. Тийм бас нөгөө үеэр бас ер нь сайн мэдээ харахад гэсэндээ Улаанбаатарт гээд тэрэлжээ орчимд одоо ингээд дийшээ хинтээр үеэр усны ер нь бол нэлээд тийм юутай онцгой нөхцөлтэй байдлаа үүсэж шүү дээ. Тэгэхээр бас тэр нөхцөл байдлыг бол харна. Гэсэн үг шүү дээ. Цаашаа үргэлжлүүлэхэд бас үнэхээр их бороо шороо ихтэй үертэй ах юм бол буцхаас ур замгүй л гэсэн үг. За тэгээд энэ ингээд эхний дугаар дуусч хоёр дахь дугаар маань ороо явж байгаа байх гэж бодож байна. Хэрвээ тийм байгаад энэ хэрвээ цаашаа үргэлжлэх бол та бүхэн цаашаа видеог үзэх бах тэр хэсгийг бол бид тав одоогоор энэс цааш юу болохыг мэдэхгүй байна тийм. Ингээд бослоо тэгээд дараагийн апдейт дээр бас игээд уулзъя тий. Pencils from a cup. Big man giving out orders. Turns to us, says, listen up. Oh, we're gonna die here. You gotta get out when you can. So you better say goodbye to you. Come on, get in the van. Take a drive out to the country. Around to breathe the air. Oh yeah, if I get tired, you get hungry. I found us something we can share, and it won't be too long. You know that time is gonna come, like the words to a song that's finally getting sung. Өнөөдөр ч одоо айгүй сенсацтай адал явдал ихтэй өдөр байлоо. Тэг ямар ч тач нөгөө нэг болж бүчээд эцсийн байдлаар шийдсэн байхгүй ч гэсэндээ ядаж гоё хоол хийж идээд сайхан оройг өнгөрүүлээ тий. Тэгээ бидэд бас өнөөдөр уул нь бол бас айгүй гоё төлөвлөсний дагуу бол гоё шорлог морлог хийх байсан. Гэхдээ өнөөдрийн хувьд бол бас ингээд жоохон хурдхан шиг хоол явахгүй болохгүй байгаа учраас цөөвэн хийж байна. Ер нь бол цөөвэн хийж байна одоо. Тэгээд яг нөгөө нэг аяллаа энэ аялал маань бас нэлээд л олон ийм адал явдал сорилтууд ер нь бол гарч ирээд байна те. Тэгээ ямар ч тач маргааш бид нар одоо ингээд энэ Биндар сумын айгүй ойролцоо хон тамхилцсан байж гэн гэсэн. Маргааш тэгээ ямар ч байсан хотоос загсан юмнууд маань ирчих юм бол гоё. Машин тэрэг маань хамгийн эхлээд нөгөө хэвийн аюулгүй болчих юм бол хүн ер нь бол тийм санаа зовхгүй явд юм байна. Тэгээ машин тэрэг маань бас тодорхой хэмжээнд доголдол баг зэргийн доголдол үүссэн учраас тэрийгэ засварлаж ижил дараагийнхаа аяллаа төлөвлөх нь л байна л да. Тэгээ яг үнийг хэлэхэд бол өдөр бол ер нь жоохон бүгдээрээ жоохон мууд ер нь бол жоохон унсан. Үннийг хэлэхэд. Тэгээд одоо нөө наастар унана гэдэг шиг те бүгдээр одоо яах вэ хүү гэж бас тийм байдалд орлоо. Гэхдээ ямар ч байсан урт өдрийн төгсгөлд гоё хоол хийж идээд гэр бүлээрээ хамт байгаа юм чинь тэгээ учир нь олд нь шүү дээ тийм ээ. Тийм болохоор өнөөдөр бид нөгөө нэг Биндрийн гоё сумын нэрийн дэлгүүр орсон байхгүй. Тэгээ тэндээс энэ жишээлбэл ингээд гогод дарсан юм ногоо юм байна. Хоолтойгоо хольж иддэг. Тэгээд энэ бас өнөөдрийн авсан цөөвийг хийх гэдэг шалтгаан нь болохоор яг юм нөгөө ил гал дээр хайрсан Биндар сумын өөрийнх нь нэрийн юм хэрцэн гурил юм байна. Тэгээ энэ хоёрыг ашиглаад ямар ч байсан Биндар сумын амтыг мэдрээ гэж бодоод гоё цөөвийг хийж байна. Нэрсэн цөөвөө хийж шít. Одоо ер нь бол айгүй хурдан болчихноо. Махын угаасаа нөгөө өглөө гарахтаа ийм хоол хийн гэж төлөвлөөг байсан болохоор гисгээгээгүй гарцсан. Гэхдээ нөгөө энэ өөрөө хэрцсэн мах болохоор харцсангуу гайгүй. Одоо ингээд маханд болчвол тэгэл ээж ногоог нэгээл тэгэл дохно хоол нь болчихноо. Чи өсөж гин үү? Өсөж гин. Ярь тийх баха да. Өнөөдөр чи нөгөө өглөө юу идлээ? Талахтай тийм би хин өчигдөр нөгөө нэг бочирэтээс авсан талах зөөхийг л идэл өөр бид нар чи өнөөдөр ерөөсөө хоол идэгч дунд нь тийм хоол бодгоч завч чөлөөгүй явсан болохоор тий. Манай минь ч бас айгүй нөгөө машин тэрэг бензин шатхууны асуудалтай айгүй стресстэй байгаа тий. Тэгээ явсан болохоор хоол ер нь бол бага идсэн өнөөдөр.
Одоо ямарчсан тэгээд хоол нь одоо болчихсон. Заа би хоолоо болохоор дуудъя. Заа нөгөө ирж юу хийж байна? Тоглож байна. Чи хам тоглохгүй юм. За тэг чи яваа тоглож заа. Би одоо болохоор дуудъя заа. За. Тэг хүүхдүүд ер нь бол бас хөөрхөн ингээд яг хамт стрессгүй үедээ стресстэд явж байгаа ч гэсэндээ ингээд санаа тавиад тий яаж ийж яг үнэхээр ингээд асуудал тулгарчлаа гэдэг бас айгуу сайн ойлгож хүлээж аваад айгуу тийм хүлээцтэй хандж байгаа манай хүүхдүүд янз бүрийн өөр нөгөө энгийн үед бол бас өөр янз бүрийн зүйл хүсэн штэ энэ чинь ингэмээрэн тэгмээрэн нэг нөхцөл байдал өнөөдрийн үед бол жоохон тийм юу байсан болохоор өөр асуудал руу чиглэлсэн байсан болохоор манай хүүхдүүд бүгдээрээ хараад тайван одоо яах вэ болж гинэ одоо бид хэд яах вэ гэл айгуу тиймэрхүү байдалтай л явцгаалаа. Тэгэхээр бас бит хоёрын үүссэн байсан нөхцөл байдлыг ойлгоод машин тэрэг манаас хамгийн гол нь нөгөө бүрэн бүтэн байх хэрэгтэй гэдэг юм айгуу сайн ойлгоч. Хамгийн жоохон хүүхэд маань ч гэсэндээ ер нь энэний талаар айгуу сайн ойлголттой байна. Манайхан бол ямар ч гэсэн тоогоо дөрөв цовин л боллоо. Одоо тэгээд тавглаад юуна дээр нь жоохон гүрцэнүүдээсээ тавиад хоёлоо тавглах чинь. За. 5 канал. Энд шүү дээ. Яа. Халуун биш үү? Бас ичнээ юу байгаа даа юм л халуун л. За зөв. За мэ. За гэх ямар хоол? Битээр өглөөөрт жоохтой өглөө босоод хүүхдүүдээ сэрхээс өмнө өглөөний цагийг хийж байгаа. Ямар хоол хийж байна? Хүнд өглөө гэж. Харин шурлаг хийж байна. За ихнийхээ тавьсан байна. Одоо ингээд ойрт сүүлийн 2 өдөр махан хоол, ер нь махтай хоол жоохон бага идэвсэн хаа. Дээрс нь юу жоохон тухалцчлаа. Тий. Шин тэрийг зэрэгэд тухалцсан. Тэрийгээ дагаад хүүхдүүд нь бас тухалтай, тухайтай гой хоол хийж идэггүй. Ер нь хэлж байгаа оройт юм чинь хэлж байгаа юм тий. Ингэсгээ хоолч гэдээ байна. Хүүхдүүдээс санаж гисэн бас жоохон цуах шүү. Хард тэгж одоо өнөөдөр орцсон. Нөгөө нэг наастар сэргэн гэдэг шиг тий. Тий. Унтж байгаа болохоор яварцаа өөртөөх нь хүсснээр нь сайхан унтуулчаад өглөө босоод ирэхэд нь гоё хоол хийсэн байвал хүүхдүүд бас сэтгэл санаа сэргээд гоё болох юм болов уу гэж бодоод. Тэгээ нэг ногооны үед бол бас зарим жоохон орцсон юу вэ нүү? Гайгүй нүү? Санган чинжүү тэгэл юу шүү дээ ер нь бол. Тэгэл уусаад ийсэн гэдэг. Яг энэний хажууд гоё талах шараад ч юм уу. Идчихэн. За би энэ дэр нэг маслуулсан гэдэг юм да. Энийг одоо солиод тавьчихвал. Тэгээ шинэ зүгээр болноо гэж. Салаа би энэ гэдэг. Механик салж ухаалаад. Энийгээс хотоос зэрэж авчуулаад. Эчин. Тавар нэг сар төгөг. Цэцэгт. Нэг шимслэхэд. За явц. Шинэ өрөх гэж бас нэлээд үлээчлээ. Тэр доотлын тэр болтыг салгах. Тэгэл ашиглаж тавьчихна. Нэлээд цацсан. Хэлэхгүй. За бүх юм болсон, бүх юм бооцсон.
босоо жоохон нэмжээгээд тэгэл юм боллоо доо. Яана ч юм юм бэ. 1 литр орчмыг хийгээд юм нь бол болчих байхаа. Тэгээд юмыг ээж түүгээд нэмээд бас ахиухан тос авцсан. Нөгөө MPM-ийнхээ тос хил аваад. Нилийн тосог нь хайцсан болох тэр замдаг 1 литрийн тостой явжсэн. Тэрийг яал хэдий хийцэн баг. Тэгэхээр энийг дахиад 1 литр ичээр ингээд нийтдээ 2 литр нэмж байгаа л гэсэн үг. Тэгээд болчих واخ. Тэр нь л нэлийн болчих. Бүрээ барыг ихтүүлээч юм уу. Тэгээд яваад үзье. Тэгээ шаардлагатай бол нэмнэ. Дахиад тос алдах вэ гэсэн. Зүгээр яг юмыг ээж мэд төгөдөг. Ер нь бол нэлээд найдвартай болсон. Тэгээд биндрийн цолоо гэд автсараа ер нь бол энэ навда бараг байхгүй. Сурч ингэж шүү хүмүүсээ сонсоход. Тэгээд золоо биндэр гээд Facebook утны аккаунттай. Тэрнгээр хүмүүс холбогдоод асууж болох бах. Бас видео description дээр нь холбогдох утсыг нь үлдээч тээ. Хэрвээ энэ хинтэд явж байгаад явал. Уусаа ингээд тийш өмдөлгөр энэ бачрын тэдэрт бол байдгүй мэлий. Нааш ирж шарын чи юм хүнтэй таарсан да. Ацтал хэрэг боллоо. Тэгээд юм ацсуулаад авчихсан одоо тэг хараад. Маргааш нэг эргэж ирснээр дахиж нэг хайлт харуулчаал тэгээл цаашаа. Аялал хөвшлэн дээр өнөөдөртөө ямарцсан. Ойрхон л очиж чоны. Нил ойрцсон. За. Хагас өдрийг засварын гадаа өнгөрүүлж машинаа янзлуулсны эцэст жаргах нартай уралдаан яргуу хавцалд гарч амжлаа бид. Өндөр хавцлаас харагдах онон гол жаргах нарны төвийн түнхээр үзэсгэлэнтэй. Хүүхдүүдийн манч сэтгэл онгойч хэсэгхэн зураг бүгд тайвширч гүнзгий амьсгаа авсан сайхан мөрч байлаа. Гэхдээ энэ өдрийн хадал явдал үүгээр дууссангүй. Хавцлаас буусын дараа бидний бас нэгэн сорилт хүлээж байлаа. Байхгүй. Хаашаас унтж байгаа хооронд бас нэг тийш усмас аамг явцсан. Байждаг. Манай аяллаа адал явдал багдаагүй юм шиг шүү дээ. Тэр цаана одоо нэг 2 цагаан юм барьсан байгаа хүн 3 цагийн өмнө заяа усанд явлаа. Ус авчаад ирэх явсан та 3 цаг ингээд хаагуур юу хийгээд ингээд тий ядаж чад утас шүрмсэн ахгүй ингээд бүр алга болцсон заяа. Одоо бидэд бүдс сая бүр аргаа бараад хоёроо ямар ч нь явах уу хайх уу ухааны бодоод байжсэн чинь гарч ирэх нэг пүрүүлсэн суудсан. Юу бодож байна аа? Юу бодоо? Ха?
Харсан чинь зогсоод тэгээ дараа нь бор подолттэй. Тий арай. Хамгийн гол нь энэ хүний асуудал намайг унтаж явахаагаар ингэ явцсан байгаа байхгүй юу? Хүүхдүүдтэй хэлээд би ус авчаад иргээд тэгээ 3-4 цаг. Арай. Аатл явдал нь багдаг юм шүү дээ. Сумын бро. Сумын бро ирсэн. Яг бид нар зөрөөд ирэл тайгуулах чинь бид нар чамайг биндэр сумын нэгдсэн зарын группээр тавьсан шүү дээ. Яг тэгээ эрэнгүүтээ ийшээ бас юу муу татаад байгаа. Тэгээ ос босороо чирээд байгаа. тийм үертэй шүү. Оног олч үертэй. Энэ зүгээр нарийнхаа салаа байсан чи ийм үргэн сэл болоос үргэн. Тэгээд яг нөгөө усанд явсан. Би усанд явсан шүү. Би ерөөс янз бүрийн юм очиж усан дээр тоглоогүй. Усанд явсан. Тэгээд юу яасан? Манай машин дахиад асуудалтай. Биндэр суман дээр хэвээрээ байна. Сүүл давтыг төгсөнс хойш нэг юм дасаад хөдлөх гэсэн дахиад өөр юмны асуудал гарсан. Тэгээд яг тэгээд машиндаа бол нэг муу буруу юм бодохгүй байна. 10 жилийн настай машин. Зөндөөл олон сайхан газар явлаа. Тэгээд цаг нь болсон байсан юм байл. Ганц хоёр эвдэрх хэвээр юмнууд нь энэ тлэр живдэж таарч. Тэгээд бас сум юундаа суурьндаа ойрхон дээрээс нь юутай болох тэр гайгүй сайн засварчин хүн ч байгаа тий. Золоо гэдэг бидний тийм хүн байгаа болох тэр дорхно юм цаад өгнө гэсэн. Энэ удаа манай найз Тони манд ус олж байгаа баярлаа. Хотоос бүх юмуудыг олж өгөөд ачаад явуулсан. Одоо тэгээд өнөө орой ирж гинүү маргааш өглөө ирж гинүү тэгэл засаал цааш хөдлөн дөө. Өнгөрсөн жилийн 5 богдын аялалчин болохоор бүр 6000 км явсан аяллаас ирнэ. Энэ удаагийн аялалчин 400 км дээр очивол 6000 км туусантай баг тэрнээс их дүүцгүүцэх хадл явдалтай. Тий. Энэ яг уг нь бол ойрхон газар байгаа ирнэ. Маш их хадл явдал, маш их сорилтуудтай аялал байна. Бас тэгээд зарим үед бас жоохон юу ч юм санагдчихэв. Хэцүү бас санагдахаар юмнууд байна. Тэгтээ яг тэ аялал хадл явдал юм чинь тий. Тэг болно да. Ямар ч сан бүгдээрээ ирүүлэн хийж явж байна. Бидний цаашаа нэг яваад хэрэггүй гэж бодож байгаа юм байлгүй гэж бас дүгнэж байна. Дахиад одоо хэлэх юм одоо хэлчихээд ерөнхийдөө ойрхон хугацаа оног зөндөө алдсан учраас буцах замдаа ирнэ орё даа гэсэн шүү юм бодож байна. Тэгээд Анх аялын төлөвлөсний дагуу л ер нь бол бензинээс эхлээл адал явдал эхлээл хоног өдөр нэлээд халдарч дундаа явсараа л тэгээд сүлдээ машины асуудлууд доголдлоод үүсэл. тий. Одоо бензиний асуудал бүр л дамжаад байгаа зургтай байна. Тэгээд одоо ер нь хот руу гэрлүүгээ чарч чадах юм уу? Тэг чигээр эндээ л ээж гэж юу? Монгол бол уг нь сайхан эрхчлөөтэй тий. Ингээд хаач хамаагүй ингээд сайхан майхан газсаал ихтэй бэлэн ийм газар байгаа юм. Явъя гэхээр ингээд асуудлууд ингээд гараараасаа байгаа нь жоохон харамсалтай. Онон гол жоохон үертэй байна. Гэхдээ сайхан үерлсэн жижиг салааныхан намхан голд нь сайхан хүүхдүүдтэйгээ усанд баахан байлтлаа. Бас гоё юм бас дурсан битээжлээ юм. За тийм маргааш өмөрсөн машина дахин ямиг хийлгэж засуулж амжих нүггүй юу те? Тий. Маргааш юмнуудаа хэлчих юм аа тэгээд нэг ганц үзсэн үзэх юм үзэл тэгэл буцах замд орох гэж байна. За ширээ өгсрэлтийн тэмцээн явах гэж байна. Оролцогч Эрдэм гараа оролцогч Ивэлэн. За 1 2 3 и Хүнрүү хараад явах хэрэгтэй шүү. Ja, nou voor dit te zeggen. Ja, gooi hem weer. Ja, gooi hem. Париж веб сайт. Нааш таталтай. Нөгөөдгөө татаач. Миний цаатлаа татаач. Өөрлөө Өөрлөгөө татаач юу.
Тасаа. Яа. За, окей, дууссан. Минь дуусчихно. Одоо тасаад байна. Аха. Одоо нь болохгүй шүү дээ. Баатар. За ингээд Хэдэн минут юм? 1 минут 15 секунд. Очи 1 минут 1 окей 1 минут 1 секунд. За ингээ хоёулаа ширээг өгсөж дуслаа. Мундаг. Одоо сандал хиймээрсэн чи хийчих. Одоо би ямар шагнах вэ? Яс хэр их Угаасаа шинэ нэрний араа богино. Энэ жоохон сумцсан байна гэсэн. Тасуу дэвтэй түр. Тийм, тэг бомбын хурсан. харъя да. Араа нэг л олсон гарахаа. Энэ талаар нь юм байна шүү дээ унаа. Хатаад шүү дээ. Хаан тассан юм бол. Эндээ тассан юм бол нэгэн дээр нь. Эрмэн дарагчны гэмтлээс болж хөвөрсөн эрмэн болон дамраа сольж аваад аялаа үргэлжлүүлэн нарсан он хүрээлэн зорилоо. За нарсан ой хүрээлэнд ирсэн. Нэш. За Нэг юм үзье. Finally. харт. Энэ юу гэсэн бэ? Түрүүн таад юу гэж уншаадсан бэ? Энэ бүр 1978 оноос хойш. 78 оноос ихтэй юм байна. 76 юу? 78 он. За. Тийм байна тий. Тийм 78 онд ихтэй юм байна. Тэгээд одоо хүртэл ингээ үргэлжилж байгаа. Яг нөгөө OU-д ингээд сайжруулалт ордлогоо нэмэлтээр юунууд хийгцээр байгаа. Ер нь Хинтээ аймгийн хойд нутгаарч ер нь бол нарсан ойхтэй шүү дээ. Тэгээд энэ чинь нарсан аш тус болоод хэмжээ янз бүрийн энэ хүрээлэнгийнхаа хэмжээг бичсэн байна. Нэг бод хоёр хүний амьсгалах хүчил төрөгчийг ялгаруулна гинэ. Тэгээд хойдлын нутгуудаас нь одоо юунд Сэлэнгэд бас яг ийм тармил нарсан байдаг шүү дээ. Тийм. Арай жижиг үү? Тийм тэр арай шин. Энэ чинь бүр 78 гэхээр нэлийн ихтэн дээр юм байна. Тэр чинь харьцангуй энэтэй харьцуулахад бол шин. Ихтэй бас маш гоё болж байгаа. Тужийн нарс гэж их сайхан нарс байсныгаа яг эд үед нэг үе бас хядайцсан гэдэг юм л шүү дээ. Тэрийг сэргийх зорилготой хийгдсэн ажил болох тэр нь Сэлэнгэд байдаг. Энэ дотор угаасаа энэ Хинтээ нарс. Тэр нарс чинь нөгөө мөнх ногоо моднуудын нэг шүү дээ. Тэстэй өвлөлтөө. Хамгийн хүчил төрөгч ялгаруулдаг гэдэр гэж ярьдаг тийм мод байгаа. Чадсан шүү дээ. Камераныхаа цонхыг доош тавиад. Юу гэж байна чи? Одоо 50 40 30 20 10 50 нь юу гэсэн үг юм? зүү захтаж. Миний энийг аваад. Юу гэнэ? Энэ за 50-аар багтаж харуу. Ёо. За 40. Миний толгой орчвол. Ёо. Хөдлөгчлөөс за 30. Юу хөдлөгчлөө гэж ингэвч угаасаа энэ толгойч багтахгүй байна чи. Хүй мод хугалах үү дээ. Гарчлаа 20. Хамгийн жижигтэй. Гү 20-оор. Гарч шít. Тэгэхээр гарах юм байна. Миний холдчих таа. Хараад. 10. 10-т нь авах толгой багтахгүй. Аль харъя за. Аль. Би чааг нөгөө талаас нь бичих гээд юм да. 15-ын толгой багтах. Чихээч. Орж штэ. Гарч л штэ. За. Орцсон. Яа. Гэж ахчих. Би намайг хэлсэн. Окей. Миний карта. Чигээрээ гараачих. Бүр чигээрээ яаж багтах нь гэдэг үсэд юм уу? За, тутаараас арай. Хоёр надаа яг болдог.
Үгүй. 20-ыг хар л та. За 10. Тэгэхээр энэ яг 10 болдог байна. Минагийн энэ 10 нь. Хөөе 10-ыг амар их хат шүү. Йой. За. Танаа авч юм бол 20-оор болоод багтчихл юм байна те. Ээж. Хамгийн жижигээс бусна багтжээ. 20-оор багтчлаа. Бүр ийм өндөр. Шууны өрөө юм уу? Чи таарах шатаа. Тэнт нэг. Оо, тийм шүү дээ. Тэнт нэг. Зөндөө олон шууны өрөө юм тийм ээ. Гэ юу гэдэг? Гой амрах хэсэг юм байна. Юу тэмцээний рекорд. Энэ өстө гой коридор байна те. Энд гүйлтийн тэмцээн болт юм шүү дээ. Энд гүөх юмсан. Энд гүөх юмсан. Спринт гүйлтэд. Тийм байна. 17 он зохион байгаа. 17 оны наадвар зохион байгаа төдчихсэн юм шүү дээ. Батцэг хинтийн хур тосгон гэсэн чинь. Жаргал дэлгэр 2025 онд ч зохиосон байна. Жаргал дэлгэр болохоо хинтийн биндрих гэнэ. За гоё юм байна. Эндээ нэг юм байшинтай тийшээгээ ингээд 2-3 урц байна. Ийм хөрхөн шувууны үр ер нь хэсэг яваал зөндөө олон байгаа мэн энэ нарсаа дотор. Энэ ой дотор ингээд яваал алхаад л амар тийм санагддаг юм. Өндөр нь амар гоё. Самрын борхоцоо өнөртэй жижиг нөгөө хүчил төрөгчөөр амсгалж ийн гэдэг шиг. Айгуу гоё тийм татал юм байна. Тэгээд нэг юм хит хитэн юм зөндөө олон гоё зураг мураг авахгүйхээр юм коридоруудтай. Дроны дүрсэн дээрээс бас нэлээд гоё хэрэг том мэтэр гэх тэр нь харагдах байхаа. За яаж вэ? Харъя да. We don't fail to see the beauty of being free. Don't forget what you love the most. I just wanna keep you close, so we have to give it one more try before the idiots are taking over. They're caught up in the race of wanting more, and we can tell one from the other. No one knows anymore. What's it for? What's it for? There's so much more than we've been told, way beyond what we can hold. So keep your eyes open for the things that really matter. Oh, we have to give it one more try now that the idiots are taking over. They're caught up in the race of wanting more, and we can tell one from the other. No one can tell you what they're running from. No one knows anymore.
Oh no. Яг энэ сая ингээд яг нөгөө нарсан ойн хүрээлэнгээс гарч ирж байгаа шүү дээ. Энэ чинь бол нөгөө яг идэлийнх нь одоо нэгснэ таримл. Одоо ингээд энэгээр чинь шинэ ингээд юу тарьж эхэлж байгаа. Ийм ойжуулалтын ажил байгаа байхгүй. Тэгээс нөгөө ойд багсцсан учраас ийм ойжуулалтын ажил хийх нь зайлшгүй шаардлагатай учраас хийгдэж байгаа. Гэтэ хэрвээ анзаараад харах юм бол одоогийн нарсан ойн яг гээд хөрстэй. Тэг ерхий ингээд одоо вегетейшн гэж нөгөө одоо юм ургамал зүг ингээ харах юм бол ихэд юм хавтгай. За тэгээ зөвхөн нарс орцсон тий. Тэгээ нарснууд нь хэтэрхий хоорондоо шигүү байгаа учраас доогоороо ямар ч юм үгүй мөчргүүгээр байгаа ч гэдэг чинь. Тэгээ гол ингээ хөрсийг харах юм бол ихэд юм шороо тий. Маш бага юм юутай үстэй үүс ургамалтай. Тэгмүүд минь яг энэ талд болонгот яг үндсэн яг хэсэг харагдаж байгаа байхгүй. Тэгээ энэсийг харах юм бол одоо энэ чинь ингээ янз бүрийн модод солилцсон байгаа үстэй. Наагур нь хус байна. Ингээ нарс тэнчнэ байж гин тэнгууд дундуур нь шинс орж ирж гин тий. Тэгээ дээрээс нь доотлох нь үүс ургамал ингээ харах юм бол илүү гоё үүс ургамалтай. Тэгээ яг энэгээр юу ч хэлэх гээд нэгтэй зүгээр нэг амар мод тарьснараа муу биш. Энэ бол сайн зайлшгүй байх хэрэгтэй. Гэхдээ хизээч нөгөө хүмүүсийн тарьж байгаа энэ мод ургамлууд маань яг энэ гоё экосистемийг ирүүлж авчирхад бол маш урт хугацааг шаардна. Тэгээд яг ийм гоё экосистемийг бий болгох бол маш хүнд. Тийм учраас анхнаасаа хүмүүс өөрсдийнхөө хэрэглээ, энэ байгальтгийг хамгаалах тал дээр анхаарах нь ямар чухал вэ гэдэг нь бол яг энэ хоёр талаас харагдаж штеп. Хүмүүс ингээ шууд нөхөд ингээ бий болгочихноо гэж боддог зүйл ингээд хэдийгээр маш олон мод ургаад байгаа ч гэсэн яг ийм гоё экосистем болж урахгүй байгаа нь бол харагдана. Тэгээ тэрийг бас хүмүүс анзаараад үзээрэй. Тийм болохоор байгаа яг ийм гоё онгон байгаль, онгон дагшин ийм орчин энэ тогтсон экосистемийг бол хамгаалж тэ хадгалж яах нь бол бас биднэрт бол Хүн болгоны хариуцлага үүрэг те. Хүн болгоно дотор бодож явах систем хариуцлага үүрэг болж урж байгаа. Тэгээ санагдлаа. За. It's been raining for days now, been running like a child. Can't feel the cold. Well, I'm lost here with you, lost in the woods, lost as I should. I barely see the sky now, we're safe under the trees. You tell me about your secrets and I'm falling madly. You catch me right, I'll be alright. It's all that matters really, as long as you be as crazy. Shadows will guide us where we've never been before. Once in a while I act like no one knows me, but biking with my eyelids closed. Yeah, my fault, I think I like it, I don't think so. Once in a while I act like no one knows me, but biking with my eyelids closed. Nothing that I change about this moment forevermore. Now when I'm looking back, I was hopelessly hoping for you to pull me back. За. Дуугаа гарсан. Дуугаа гарсан. Тэстэр гэлгүй гоо. Үүнээс гэлгүй боллоо. Бол сая бол за боли цаашлахаа боли хот руугаа буцъя муцъя гэж шийдвэр гаргаад буцаж байгаа сте. Тэгээ одоо хот руугаа буцаж яваа. Тэгээд
яваа. Яа, дуа. Олон сая юунд айгуур хагасч байгаа тий. Доор доор яваа. We're back with my eyelids closed. Nothing that I change about this moment forevermore. Манай аялал өндөрлж гин. Гэртээ ирсэн. Гэртээ ирсэн ямар байна? Хинтийг зорьсон тий бүтлгүй аялал энэ түрээ дуусчих шиг байна. Сүүлдээ ч бүр одоо видео хийхээ болчихлоо шүү дээ. Гартлаа. Иртлээ. Одоо тийм гоё хаалт малт хийгээж бодсон. Тий. Яагаагүй тий. Ядарчлаа. Тэгээ хүүхдүүдийн сандлаар ерөөдөө харий гэсэн тэгээ шууд харий гээд яваад ирсэн. Даараа нүд юм байна аваарай. За. Тэгээд уг нь бол ойрхон зайд явсан ирнэ бүр маш хол газар маш олон хоног яваад ирсэн юм шиг юм боллоо. Тэгтээ дайжгүй. Аялал болгоно. Байж болох бүх фейлүүд нэг дор гарч ирсэн. Гэхдээ буцаагаад бодохоор тэр болгоноос гараад ирсэн гэхээр аттай ч юм шиг тий. Тий. Хамгийн бас гоё дурсамжуудыг бас бүтээсэн бахаа гэж бодож байна. Сургамжуудыг бас. Тий. Дурсамж бас сургамж өөрсдөө олж авлаа. За ямар ч тач маш бүтлэхгүй адал явдал дүүрэн. Тий. Гэхдээ ямар ч энэ Аялж байгаа юм шиг зовоотж байгаа юм шиг. тий, энэ аялалд ямар ч маш их тусалсан, Чинзоод маш их баярлаа гэж хэлмээр байна. Тоонидоо бас маш баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд машин бас засварлахад устцаа үзүүлсэн. Биндрийн засварчин тий. Золоо биндэр гэж Facebook хуудны өөрийнх нь аккаунт байгаа. 90 тэрнгээр асуудалтай байвал холбогдороо тий. Тэр золоод бас маш баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд дугаар хамтран бүтээдэг Якемад бас баярлаа гэж хэлмээр. Тэгээд дараагийн аяллуудаар бас эргээд мэдээж хэрэг уулзсан. Бидний аялал ингээд дуусахгүй. Бай. Замын бартаа гинтийн сорилт бүрийг хамтдаа даван гарах тусам гэр бүл гэдэг ямар үнцэнтэйг улам их мэдэрч байлаа. Хүүхдүүдийнхээ төвчээр зөргийг харах бүрд бахархаж, хэцүү мөчүүд биднийг улам ойртуулж, хожим инэн солон ярих үнцэнтэй дурсамж болон үлдэж байна. Харин энэ бүхнийг бид зөвхөн өөрсдийн хүчээр туулаагүй. Энэ болгонд бидэнтэй хамт байж гар сунганд тусалсан найзуудтай дахин нэг баярлалаа гэж хэлмээр байна. Эцэст нь аялал гэдэг зөвхөн зорьсон газартаа хүрэхийн нэр биш юм байна. Замд тохиох сорилт хамтдаа давсан мөчүүд нэгэндээ түшиг болсон хүмүүс л аялыг жийх нь үнцэнтэй болгодог юм байна гэдгийг ахин нэг мэдэрлээ. Тиймээс та төгс аяллыг хүлээлгүй хайртай хүмүүстэйгээ замд гараарай. Асуудал бэрхшээл өөрөө асуудлыг шийдэх зам болдог. Сайхан дурсамж бүтээдэг гэдэгт итгээрэй. You were the laughter that kept me alive. You were hello, and I was goodbye. An ember that flickered, that faded away. You were the summer, I was that same old shit in me. Now you're gone, and I'm losing my mind, losing my mind, losing my mind. Why did you cut me up, bring me out, and leave me high and dry? Now
kept me alive. I said, hold on. You say goodbye.